Сайн байцгаана уу? Миний нэр Пүрүсэн гэдэг. Хүүхдийн тусламжийн ус намын зөвлөгч нэгэн ажиллагаар ажиллагаа. За, урлаг соёлын үйл ажиллагаа болон урлагийн сэтгэл задлахыг юугаараа ялгаатай вэ гэж. За, миний хувьд бол урлаг соёлын үйл ажиллагаа гэдэг бол одоо ямар нэгэн хүнийг урлагийн үйл ажиллагаар дамжуулан төр хугацаанд сэргийг, сэтгэл санааг дэмжих тэр хэлбэрийг хэлж байгаа урлагийн бүхэл үйл ажиллагаар дамжуулаад харин урлагийн сэтгэл заслал гэдэг бол энэс маш том ялгаатай. Зүгээр нэг хүүхдээр зураг зурулаад тэгээд нэг жоохон бүжүүлээд дуу дуулуулаад ингэчээд за би урлагийн сэтгэл заслал хийжлээ. Энэ хүүхдүүд ингээд сэтгэл санаа сайхан болчлоо гэж үзчихвэл энэ бол маш өрөөсгөл ойлголт. Харин урлагийн сэтгэл заслал гэдэг бол маш зоригтой, мэрэгжлийн хүнийг одоо хүүхдэд яг чиглэсэн мэрэгжлийн үйл ажиллагаа гэдгээ би энэ сургалтанд сууснараа мэдэж авсан. За тэгээ миний хувьд бол хүүхдийн тусламжийн 108 үндэсний мэрэгчлэнгүүд ажлын байран дээр чадваржуулах арт терапийн сургалтанд хамрагдлаа. Шат дараалсан сургалтанд хамрагдаад тэгээд өмнө нь бол би урлагийн сэтгэл заслыг за би ямар ч бас нэг хүүхдээр ингээд зураг зурулаад хөгжилтэй байдлаар гоё орчин бүтээгээд ингээд хийчих юм бол болох юм байна да. Тэгэл тэр хүүхд чинь тайвширч байгаа юм болж штэ гэж ойлгодог байсан. Гэтэл үгүй тэр бол маш том онолын ойлголт цаана нь одоо ажиллаж байгаа мэрэгчлэнгээс маш их чадамжийг шаардж байдаг. Дээрээс нь мэдлэгтэй тэр мэдлэгээ ингээд маш сайн баттгасны үндсэн дээр хүүхдэд ажиллахгүй бол зүгээр л одоо тэр шатаараас одоо урлагийн сэтгэл заслал гэдэг бол эхлэлтэй ямар ч сэтгэл заслал үйл ажиллагаа эхлэл өөрнөл төгсгөлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зүйлээ заавал тэр үйлчлэгээ заавал бүрэн гүйцэд үзүүлэхгүй бол яг л нөгөө үйлчлүүлэгчээ одоо дутуу зэрэмдэглэж авах гэдэг шиг тийм зүйл болох эрсдэл өндөр учраас энэ зүйл урлагийн сэтгэл заслалаар одоо ажиллаж байгаа сэтгэл зүйч нийгмийн ажилтан бүх мэргэжлэнгүүд маань маш сайн суралцсны үндсэн дээрээ энэ арга барилыг эзэмснийхаа дараа урлагийн сэтгэл заслыг хүүхдүүдээр үйлчлэгчдээр ашиглаарай гэж ашиглах ёстой байна гэдгийг л сургалтаасаа сайн ойлголоо. Баярлалаа.